Бидний өсөж байгаа гол шалтгаан нь ойролт орнод хийгээд олон улсад болж буй мөргөлдөөнүүдээс илт шалтгаалж байгаа байлээ. Үнийн дүн одоогийн байдлаар $5,200 бол даваад байна. Тэгэхээр эх 7 хоног буюу энэ 7 хоногийн чиг хөдөлгөөнүүдийг хэдүүлээ хамтдаа анализ хийж үздэцгээе. Бид анализыг Trading View дээр яг одоо хийж байна. 5,213 дээр алтны үнийн дүн бол яг одоо явж байна. 6,400 гэдэг үнийн дүн дээр бол дээшээ алтан өөрийн тренд буюу энэ хүү үндсэн чиглэлээ гүйцээж дээшээ өсөх магадлал бол нэлээд өндөр байгаа. Энэ нь бол ойролт орнод хийгээд олон улстай болж буй тэрхүү зөрчилдөөнүүд, мөргөлдөөнүүдтэй маш их том холбоо сүлжээтэй юм а гэсэн үг. Тэгэхээр хэрвээ алтны үн дээшээ 6,300-аас дээшээ давлаа гэж үзэхэд буцаад энэ хүү өмнөх хамгийн өндөр дүн болох 5,500, 5,300, үгүй бол 5,700 гэсэн үнийн өндүүд дээр бол нэлээд томоохон support буюу трендүүд бол байгаа. Тэгэхээр энэ хүү таазыг бол мөргөөд тодорхой хэмжээнд бол range бол үүсэх бах. Тэгэхээр үүний дараагаас бол бид дээш $6,000 үнийн дүн рүү бол явах нь бол тодорхой юм а. Тэгэхээр 5,500 бол яг үндсэндээ бидний харж буй дундаж range буюу 5,500-аас дээшээ өсөх магадлал бол нэлээд өндөр байна гэсэн үг. Мөн адил мөнгөний үнийн дүн $88 руу эргэж гарч ирсэн байгаа. Америк нэгдсэн улсын дээд шүүхээс зарим тарифыг цуцласан шийдвэр гаргасан ч ерөнхийлөгч Трамп шуурхай хариу арга хэмжээ авч дэлхийн хэмжээнд 15% ерөнхий тариф тогтоосон хөрөнгө оруулагчдыг айлгаж байгаа учраас энэхүү худалдааны дайн болон тодорхойгүй байдал нь хөрөнгө оруулагчдыг эрсдэлд багтаа найдвартай хөрөнгө болох алт мөнгө рүү хошуурахад хүргэж байгаа юм а. Мөнгөний зах зээл өнгөрсөн 11 сараас хойш хүчтэй өсөлтөнд хүрч нийт $120 үнийн дүн бол хүрсэн байгаа. Түүнээс хойш бид 1 сарын 29-ээс хойш бол уналтыг ойролцоогоор 6-аас 7 хоногийн дотор бол бид нар олж харж чадсан. Энэ дээрээс бид нар харах юм бол бага цагийн хэмжээгээр харахад бид өнгөрсөн хугацаанд буюу энэхүү 2 сарын 19-ноос ердөө хэдхэн хоногийн өмнө бид өсөлтийг дахин олж аваад байгаа хөлөө. Тэгэхээр энэ дээрээс харах юм бол бид өнгөрсөн нийт хэмжээ болох $86 дээр бол энэхүү resistance буюу таазыг сэтлээд яг одоогийн байдлаар шал болгож ашиглаж байгааг бол бид нар харж байна. Энэ дээрээс бид тодорхой хэмжээний өсөлтийг хэр хэмжээтэй байх вэ гэж тооцоолоход $100 хүртэл бол ерөнхий байдлаар очих нь тодорхой байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол эх 7 хоногийн буюу энэ 7 хоногийн хөдөлгөөний гол чиглэлийг та бүхэнд хэлж байна. Мөн тарифтай холбоотойгоор ерөнхийлөгч Трамп Америк нэгдсэн улсын Конгрессийн зөвшөөрлгүйгээр Америк нэгдсэн улсын иргэн болгонд $2,000 дивиденд тараах энэхүү зөвлөгөөг бол гаргаад байна. Тэгэхээр энэ удахгүй хэрэгжиж эхэлнэ гэж олон улсын мэдэн дээр бол яригдсан байна. Үүнтэй холбоотой түүний хэрхэн мэдээллийн хэрэгслүүдэд ярьцлага өгсөн талаарх зүйлийг одоо харуулъя. Конгрессээс зөвшөөрөл авах шаардлагагүй гэж бол бодож байгаа. Тэгээд яагаад бид нар энэ талаар ярилцж байгаа вэ гэхээр бид тарифаас маш их хэмжээний мөнгө орчуулж байгаа учраас энэ мөнгөөр бид улсын өрийг баг зэргийг төлөө зогсохгүй нийт ард иргэдтэй ойролцоогоор $2,000-ыг олгох боломжтой гэж үзэж байгаа. Мэдээж уг $2,000-ыг олохын өмнө тодорхой хэмжээний орлогын босго бол тавина. Энэ видеогийн үнийн дүн одоо ч гэсэндээ зах зээл дээр нэлээд хүчтэй байгаа бөгөөд ирэх хэдэн сарын хугацаанд $300-аас $400 үнийн дүнд хүрэх магадлал бол өндөр байна гэсэн таамаглалыг судлаачид бол дэвшүүлээд байна. Энэ видеогийн үнийн дүн 2014 оны 1 сараас хойш үйлдэлсэн энэхүү томоохон хэмжээний тренд нь одоогийн байдлаар $200 тааз мөргөөд 171-ээс 193 гэсэн энэхүү үнийн дүнд бол хэлбэлцэж байна. Хэрвээ бид $193-ыг бараг л ойролцоогоор $194-ыг дээшээ даваад гарлаа гэж бодоход $200 руу бол зүтгэх нь бол тодорхой. Тэгэхээр энэ 7 хоногийн хугацаанд бол үнийн дүн иймэрхүү хөдөлгөөний хийх нь бол тодорхой байна гэсэн. Энэ дээрээс бид харах юм бол ирэх хэд хоногийн хугацаанд бид үнийн дүнг энэхүү 200 хоногийн
хөдөлгөөн дээр бол ирээд буцаад ойх магадлал бол өндөр байна гэсэн. Нийт 14 тэрбум долларын хөрөнгө оруулалтын санхүүтэй ARK Invest компани нь Cathy Wood-ээр толгойлуулж энэхүү үндсэн хөрөнгө оруулалтын чиглэлүүдийг бол гаргадаг байгаа. Хамгийн сүүлд өгсөн үг ярилцлаганда биткойны талаар юу гэж хэлснийг хэдүүлээ одоо үзчихье. Биткойн үнийн өсөлт болон үнийн бууралтын эсрэг хамгийн сайн өөрийнхөө үнийг барьж чадах тэрхүү баталгаатай хөрөнгө юм а. Биткойн нь цахим бөгөөд зах зээл дээрх хэрэгцээг нь харвал аль хэдийн ихээр худалдаалагдаж байгаа. Харин биткойн нь шинэ төрлийн сав илүү гэдгийг удахгүй дэлхийд даяар бүлээн зөвшөөрөх болно. Үүнтэй холбогдуулан та бүхэндээ биткойны үнийн түнг шууд TradingView-дээрээс анализ хийж харуулах гэж байна. Бид 2 хоногийн өмнө $70,000 руу бол дээшээ явах магадлал өндөр байсан хэдий ч үндсэндээ 3 хоногийн өмнөөс бол биткойн үнийн өсөлтийг тодорхой хэмжээгээр намжаагаад буцаад унж бол эхэлсэн. Одоогийн үнийн дүн нь 64700-тай байгааг та бүхэн харж байна. 62600 бол дөхнө гэдэг нь бол тодорхой байгаа. Хэрвээ бид 62600 гэх энэ үнийн дүн алдах юм бол доошоо чөлөөтэй байдлаар бол 50,000 руу ирэх магадлал бол нэлээд өндөр юм а гэдгийг та бүхэнд хэлье. Тэгэхээр энэ бол мэдээж ирэх 2-3-7 хоногийн хугацаанд болох үйл явдал байх. Тийм ч учраас бид ирэх 7 хоног буюу энэ 7 хоногийн хөдөлгөөн дээр 62600 бол нэлээд сайн харах хэрэгтэй болно гэсэн. Тэгэхээр үнийн дүнгийн хувьд бол 65,000-аас 62,000-ийн хооронд бол өдөр буюу 4 цаг өгвөл 2 цагийн бага хэмжээний үнийн дүн дээр бол эргэлдэнэ гэдгийг та бүхэнд хэлье. Германы ерөнхий канцлер Merz өнгөрсөн 7 хоногт хятад улсад ажилласан бөгөөд энэхүү хятадын соёлын шокийг өөрийн биеэр мэдэрсэн гэдгээ олон улсын байгууллагуудад үнийгээ мэдгдсэн байна. Хятад улсын хөгжил хийгээд тэдний хийж буй бүхий зүйлүүд нь автомашин үйлдвэрлэгч Германы хувьд тэд хятад улсаас суралцах зүйл маш их байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Олон улсын мэдээ болон санхүү эдийн засгийн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг та зөвхөн манай зүгээс үзээрэй.